Наа чи хүмүүс хэрэг байдаг бол би ч одоо ерөөсөө нэг тийм турн гэсэн сайхан бодолтой. 단속 구간입니다. Тэгээ ерөөсөө турдаггүй ч би хаатай туурч чадахгүй бас нэг тийм зан чанартай. 2-3 өдөр 3 өдөр чадахгүй 2 өдрийн яг хоолой сойж үзнэ үзнэс. Тэгээд 2 өдрийн дараа бүр суйлдаад бүр аимшиг юм болоод хоол идэхгүй л бүрээсээ бүх юм нь болохгүй юм санагдал. Тэгэл за хадаас идэх юм байна гэл идэнгүүт 2 өдөр идээгүй хоолой бүгдийг нэгдүгээр бараг идчих гээл тэг яг тийм. Тийм учраас тийм хоолой сойдог тураалт бол надад ерөөсөө зөхгүй гэдэг юм мэднэ. Тэгээ бас нөгөө юу спортоор хичээлийн хөлс мүсээ гаргаж туурах юм бол ями сайн тэг айгу мундаг гэдгийг мэдж байгаа ч гэсэн би бас тэр бас миний бас тэр чиглэлээр бол би бас биш юм шиг байгаа. Ерөөсөө бинээс нөгөө хөлс мүс гарна тэр юмыг бол би ерөөсөө яадгүй төвч чаддгүй надад бол тэр үнэхээр хэцүү санагддаг. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд айгуу тийм тийм одоо тийм амар ёс журамтай ч юм уу тийм заавал хийх ёстой дэг журамтай яваа тийм хүн бол ерөөсөө биш. Маш дэг журамгүй маш ороо бусгай явуулчих яацгаар нэг тийм л хүн л дээ. Тэгээд ер нь будаж муудах нүүр амаа будна гэсэн ойлголт мал байхгүй шүү дээ. Ангаагаал арж байгаа л ингэж явж шít. Надад тэр нь хамаагүй амар байдаг. Би ийш тийш очиод ингээ ялангуяа 100 ингээ нүрээ бодохоор бүр ингээ энэ халуунд ч хөл бахгүйс баастаа утгалтаад бүрстэй айгу заван аим шиг кино шиг санагддаг. Тэгээд нүрээ ер нь бараг боддгүй дээ. Үнэхээр боддгүй хэлж болохоор. Тийм. За яах вэ тэгэл хүмүүс намайг аим шиг царайтай амар хэлвэл одоо хэлхээс биш яах вэ? Тэгээд гол нь надад ингээд нүрээ бодцохоор амар зузаан санагдаа, муухай санагдаа. Тэгээ за тэр нь ч аваа хамгийн гол нь орой очоод тэр нүрийг угаана гэдэг асуудал. Угаа цэвэрлэнэ гэдэг асуудал бүр амар хэцүү байдаг байхгүй. Тэгээд би бол ерөөсөө тийм юмд нүүр мүрээ боддог юм даа. Үнэхээр маш дуургүй. Ямар их машинтай юм бэ? Хүүхнүүдээ намаагаа оруулчаач дээ. Хүүхнүүдээ намайг оруулчаач дээ. Оруулах бол дээ эднэрс тэр. Яг одоо хустах газар ахгүй. За сайхан орлоо sorry. Заримдаа ч одоо энэ ч одоо Монгол хүн байна да энэ. Төвчрэн гэж юу аах вэ? Заримдаа бол ингэ шахаад орчдөг байгаа шүү. Тэгэхгүй болж одоо өлсөж мөсөд юм чинь. Гэрлүүгээ ирдэг харахгүй болохгүй шүү дээ. Тэгээд ер нь бол нэг үгээр ихэд тийм хайнга тийм нэг хүнэлтэй. Гэр орноо цэвэрлсэн ч болно, цэвэрлэхгүй байсан ч болно. Тэг заавал тэгэл тэр би хаанда тэр нөгөө нэг юу амар эрүүл мэндийн нөгөө тиймэрхүү юм заавал идчих уугаа тэгэл зовоод байдаггүй байвал байна үз байхгүй л үз ер нь тэгээд одоо тэгээ бүр одоо 30 цай. Одоо ер нь бол тэгээд одоо 2 хүүхдээ ээж мэж болсон ч бүр өөртөө бүр арчилгаа ч бүр байха болсон штэ. За нэг усалтахгүй нэг усандаа ороод нүрээ угаагаал тэгэл нэг нэг халтар хувцастай явчихгүй хүсэг те нэг тэгэл явж байвал тэгэл одоо тэр чин жаргал байна штэ. Түүнээс ч одоо тэгэл одоо бүр тэр гой ганган хардын маргад идэг юм чи угаасаа бүр ингээд бүр байха болчтой юм байна уу? Байга болчтой юм биш үү? Тэгэл энэ тийм хүм ингэж хараал тэгэл 90 саруу сайхан амьдарч байвал тэгэл болоо өөр нэг юм бүцээд авах юм байхгүй. Тэгэл нэг авж байгаа цалины амьдралт нь хүрч байгаа бол тэгэл болов.